Санхүүгийн боловсролыг түгээгч мандал даатгал. Сайн байна уу эрхэм мөндөд үзэгчдээ. Макро эдийн засгийн онолын үндсэн ойлголтын нэг болох ажилгүйдлийн талаар бид маш их ярьдаг боловч яг юуг илэрхийлдэг ойлголтоо гэдэг талаар сайн мэддэггүй. Энэ удаагийн хичээлээр ажилгүйдэл гэж юуг хэлдэг, ямар төрөл байдаг, мөн учир шалтгааныг тайлбарлах болно. Ажилгүй хүн гэдгийг тодорхойлохдоо ажиллах хүчин, хөдөлмөрийн насны хүн гэдэг ойлголтыг мэддэг байх хэрэгтэй. 16 эсвэл 18 наснаас дээш хүнийг хэлнэ. Хөдөлмөрийн насны иргэдийн тооноос оюутан ажиллах сонирхолгүй, ажиллах боломжгүй, цэргийн алба хааж байгаа гэх мэт иргэдийг хасдаг. Ингээд ажиллах хүчний тоо гарч ирнэ. Ажиллах хүчин хоёр хуваагдана. Ажиллаж байгаа иргэн болон ажилгүй иргэн. Улмаар ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хааж байгаа хүнийг хэлдэг. Ажилгүйдлийг учир шалтгаанаас нь хамааран шилжилтийн, бүтцийн, улирлын, мөчлөгийн гэсэн дөрвөн төрөлд хуваалдаг. Эдгээр үр дагавар шинж чанарын хувьд ялгаатай. Шилжилтийн ажилгүйдэл. Эдийн засгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажилгүйдэл, мэргэжил дадлага нь урдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой бөгөөд богино хугацаанд сайн дурын болон төр зургийн шинжтэй ажилгүйдлийн шилжилтийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол ур чадвар дадлаг туршлагатай ажилтан ажил солих хооронд үүсч буй ажилгүйдэл юм. Жишээ нь хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжил ур чадвар эзэмсэн хүн нэг ажлаас гараад нөгөө ажилд орох хооронд үүсч буй ажилгүйдэл юм. Энэ төрлийн ажилгүйдэл нь төр зургийн шин чанартай бөгөөд эдийн засагт сөрөг нөлөө багтаа. Хөдөлмөрийн зах зээл дээр байнга л байх ёстой ажилгүйдэл юм. Жишээ нь гэрээт ажилтан. Гэрээт ажилтан гэрээний хугацаагаа дуусгад дараагийн гэрээт ажлаа хааж эхэлдэг. Эсвэл дөнгөж сургуулаа төгсч ажил хааж эхэлж буй хүмүүс. Эзэмшсэн мэргэжил нь эрэлт хэрэгцээтэй байгаа учраас энэ төрлийн ажилгүйдэлд хамруулж үздэг. Дараагийнх нь бүтцийн ажилгүйдэл. Эдийн засаг дах бүтцийн өөрчлөлтөөс болж зарим ажил мэргэжил эрэлтгүй болж шинэ ажил мэргэжил бий болдог. Мэргэжлээс олж илүү эрэлттэй мэргэжил эзэмших хүртэлх хугацаанд уг хүн ажилгүй байдаг. Үүнийг бид хүн бүтцийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Улс орны эдийн засаг шинжлэх ухааны хөгжлийн хэрэг зарим ажлын байр, ажлын ур чадвар хэрэггүй болж шинэ төрлийн мэргэжил ур чадвар шаардлагатай болдог. Жишээ нь компьютерийн шинжлэх ухаан хөгжснөөр цаас, архивын холбогдолтой ажил мэргэжлүүдийг хэрэггүй болсон. Эсвэргээрээ компьютер, мэдээллийн технологи, програм хангамжтай холбоотой олон мэргэжил илүү шаарддаг болсон. Тэгэхээр ажилгүйчүүд ажилд орохын тулд шинэ ур чадвар эзэмших хэрэг гардаг. Үүнд нэлээд хугацаа шаарддаг учраас шилжилтийн ажилгүйдэлтэй харьцуулахад бүтцийн ажилгүйдлийг бууруулахад илүү уддаг байна. 3 дахь төрөлд улирлын ажилгүйдэл орж байна. Энэ нь улирлын өөрчлөлтөөс хамааралтай бий болдог ажилгүйдэл юм. Улирлын ажилгүйдэл нь улирлын онцлог шин чанартай ажил байдагтай холбоотой. Монголын хувьд тухайлбал уулуурхай, барилга, үдэ аж ахуй гээд олон салбар улирлын чанартай байдаг учраас түүнийг дагаад зөвхөн дулааны улиралд ажил гардаг олон мэргэжил бий. Тэгэхээр эдгээр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ихэнх улирлыг ажилгүйдэлтэй байдаг. За жишээ нь орон сургалттай холбоотой ажлууд, улирлын чанартай үйлчлэгээтэй холбоотой ажил болон улирлын чанартай эрэлт бий болгодог баяруудтай холбоотой ажил гэдэг хүмүүст хамааралтай байдаг. Бас нэг төрлийн ажилгүйдлийг эдийн засгийн мөчлөгтэй холбон тайлбарлаж болно. Мөчлөгийн ажилгүйдэл гэдэг нь ерөнхий эдийн засаг өсөлттэй байхад ажил эрхлэлт нэмэгдэж эдийн засгийн бууруулалттай байхад хумигддаг үзэгдлийг илэрхийлж байгаа болно. Эдийн засагт тодорхой мөчлөгөөр хөдөлдөг. Эдийн засаг өсч байх үед олон ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин буурдаг. Эдийн засгийн байдал муудах үед ажлын байрны тоо хумигдож ажилгүйдлийн түвшин нэмэгддэг. Мөчлөгийн ажилгүйдлийн гол асуудал нь эдийн засгийн мөчлөгийн үргэлжлэх хугацааг тэр болгон таамаглаж хэлэхэд хэцүү байдаг тул өсөлт, бууралт, улмаар бууралттай холбоотой ажилгүйдэл хэр өндөр байх, хэр хурдан байх зэргийг хэлэхэд тийм амаргүй. Хоёр мөчлөг хоорондоо яг адилхан байна гэж байдаггүй. Ингээд бүх төрлийн ажилгүйдлийг судалж үзсний үндсэн дээр нэг зүйлийг ойлгох нь чухал. Эдийн засгийн эцсийн зорилго нь ажилгүйдэлгүй байлгахад бус харин ажилгүйдлийн түвшин доогуур байлгахад оршдог. Тэгэхээр зүй ёсны буюу боломжит доод түвшний ажилгүйдэл заавал байх ёстой байдаг. Үүний шалтгаан нь чөлөөт эдийн засгийн нөхцөлд хүмүүс өөрийн хүслээр нэг компаниас нөгөө рүү шилжих, эсвэл ажил мэргэжлээс солих хүсэл нэрмэлзэл шаардлага үүсч байдаг учраас тодорхой хэмжээний шилжилтийн ажилгүйдэл үргэлж байдаг. Сайн дураараа өөрийн ажил мэргэжлээс солих хүсэл нэрмэлзэл бас шаардлага гардаг. Мөн технологийн хөгжил дэвшилтэй холбоотой бүтцийн ажилгүйдэл тодорхой хэмжээнд байнга л байх болно. Эдгээрийг хориглох, хязгаарлах боломжгүй байдаг.
Дээрх төрлийн ажилгүйдлийг тэг байлгахын тулд хүмүүсийн ажлын байраас олох, шилжих, шин мэргэжил эзэмшихийг хориглох шаардлагатай болно. Зөвхөн тэр тохиолдолд эдийн засаг тэг ажилгүйдэлтэй байх боломжтой. Өмнөхдөд нэгэн адил бүтцийн ажилгүйдлийг арилгахын тулд шинэ салбар, шинжлэх ухаан, дэвшилт, нээлт гаргахгүй байх хэрэгтэй болно л гэсэн. Тэгэхээр эдийн засгийн зорилго бол ажилгүйдлийн төвшинг тэг байлгах нь бус бага байлгах юм. Гэхдээ хэр бага? Бидний зорж байгаа төвшин бол ажилгүйдлийг зүй ёсны төвшин буюу эдийн засагт зөвхөн шилжилтийн болон бүтцийн ажилгүйдэл тодорхой хэмжээгээр байх нөхцөл юм. Энэхүү нөхцөл нь бүрэн ажил эрхлэлт юм аа. Ажилгүйдлийн ерөнхий төвшин зүй ёсны ажилгүйдлийн төвшөнтэй тэнцэж ирэх үеийг бүрэн ажил эрхлэлттэй байна гэж үздэг. Гэхдээ хэрэв нээлттэй ажлын байр нь ажил эрхлэх боломжтой хүнээс давсан тохиолдолд компаниудын ажилтныг татахын тулд цалин болон бусад урамшууллын төрлөөр уралдаж эхэлдэг бөгөөд энэ нь үн өсгөж инфляц нэмэгдэхэд хүргэдэг. Ингээд хичээл маань өндөрлөж байна. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал.